Маргаашийн талаар санаа зовнилоо яаж яах вэ? Гурван чухал зүйлийг эхлээд ойлгож мэдэх хэрэгтэй. Нэгдүгээрт маргаашийг миний өдөр гэж бүү бод. Маргаашаар бүү сарих, маргааш юу авчрахыг чи үл мэднэ. Ажлаа дуусгаад орой гэр бүлтэйгээ сайхан хооллож, тайван амарна гэж бодчихсон хүн харих замдаа гинэт харвалт өгөөд унжиж болно. Маргааш бол миний өдөр биш. Бурхны надад өгсөн өнөөдрөөр л амьдраарай. Хоёрдугаарт маргаашийн талаарх зовлон өөрөө бүү үсэг. Хүний өөрийн үсгсэн зовлон гэж байдаг. Өнөөдөртөө дүүцхэр бү зовлон. Есүс ингэж хэлсэн. Маргааш нь өөртөө санаа зовхтол маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүр өдөртөө хангалттай. Энэ үгээрээ Есүс бидэнд бүү санаа зов гэж хэлсэн болохоос биш зовлон байхгүй болно гэж хэлээгүй. Зовлон байх л болно. Сайн мэдээ гэж бидний амьдрал зовлон байж тэр зовлонгоос айлгүйгээр ялан дийлж зовлон донд Бурхны ивэлийг биеэрээ мэдэрч амьдрахыг хэлнэ. Маргаашийн эзэн нь хэн бэ? Бид биш. Бурхан юм. Магадгүй маргаашийг өгөхөр бол тэр маргаашийн эзэн нь Бурхан байх өгөөд зовлон болон түүнийг ялах хүчийг Бурхан л өгөх болно гэсэн тийм итгэлтэй болоорой. Бурхны зөвшөөрсөн өдөр бүрийн зовлонгийн эцсийн зорилго нь бидэнд мөнхийн амьдралыг харуулах юм. Энэ дэлхийг хайрлах сэтгэлээ хаях хэрэгтэй. Энэ нь зовлонгийн цаадах гол зорилго. Бидний дэлхий дээр хэдэн 10 жил, хэдэн 100 жил түр амьдарч байгаа л устж үгүй болох зүйлээр бүтээгдэггүй үрд мөх амьдрахаар бүтээгдсэн. Гуравдугаарт өнөөдөр бол үрд мөнхийн амьдралын нэг хэсэг юм. Та амьдралын ямар нэгэн асуудал дунд байна уу? Зовж гин үү? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Энэ надтай үрд хамт байх зовлон уу? Үгүй гэвэл шууд хаях хэрэгтэй. Бидний махан биеийн амьдрал дууссан ч бидэнд мөнхийн амьдрал өгөгдсөн. Бидний өнөөдрийн амьдрал нь үрд мөнхийн амьдралын нэг хэсэг юм. Тиймээс надад маргааш гэж байхгүйсэн ч үрд мөнхийн амьдрал байгаа. Бурхан маргаашийг надад өгнө гэдэг нь мөнхийн амьдрал доторх өнөөдрийг өгнө гэсэн үг юм. Ингэж өдөр бүрийг мөнх амьдрал доторх өнөөдөр шиг амьдрах юм бол маргаашийн талаарх зовнилд бид унахгүй. Энэ зовлон ялах хүчийг эзэн Бурхан өгөх болно. Үүнд итгэж өдөр өдрөөр амьдрах амьдрал бол итгэлийн амьдрал юм аа.